Өдрөө сайн уу хаали байна. Дараагийн бичлэгтээ давтан морил. За энэ удаагийнхаа бичлэгээрээ би таадаг Claude гэж юу болох. За Claude-д хэрхэн бүртгүүлж яаж хамгийн ихэнд ашиглаж сурах. За тэгээд хамгийн ихнийхээ одоо юу асууж юу хийх юм бол Claude хамгийн сайн хийж чадаад байна вэ гэдэг өөрийнхөө туршлага дээр үндэслээд бичлэг хий гэж бодлоо. За хамгийн эхлээд бол Anthropic гэж компани гаргаж ирсэн AI буюу хэмэл оюухан чат хэлбэрээр бас байдаг нэрээс нь аппликейшн хэлбэрээр байдаг маш олон төрлийн зүйлийг хийж чаддаг зүйл бол Claude гэсэн нэртэй байгаа. За тэгээд Claude нь миний одоо ашиглаж үзсэн бусад AI чатботнуудаас юугаараа арай илүү илүү сайн байсан бэ? Яагаад энэ талаар бичлэг хийж байгаа гэх юм бол хамгийн ихний чадвар нь бол бичих чадвар байсан. За Claude-ийн бичих чадвар бол бусад ChatGPT, Gemini ч юм уу миний хэрэглэж үзсэн, миний төвшөнд хэрэглэж үзсэн бусад AI чатботуудаас хамаагүй сайн төвшнийх байсан. За тэгээд одоо жишээлх юм бол имэйл, эссе, бизнес төлөвлөгөө бичгээд одоо хамаагүй илүү байгаа нь бол харагдчихсан. Яг адилхан эссе бичих промпт буюу заавар өгөөд гаргаж ирж байгаа хувилбарууд нь Claude-ийнх маш сайн байсан. За хоёрдугаар болохоор урт текстийг ингээд ойлгож боловсруулах чадвар нь аяга өндөр гарч ирсэн. За тэгэхээр та ямар нэгэн одоо судалгааны ажил хийдэг ч юм уу те эсвэл урт текст хөрвүүлж боловсруулж за тэрнийхээ тодорхойлолт ч гэдэг юм уу те бүх юм гаргаж ирэх гэж байгаа юм бол бас Claude-ийг ашиглаж үзээрэй. За гуравдугаарт нь аюу тийм үнэн санагдсан одоо жишээлх юм бол өмнө ChatGPT-гээс ингээд асуугаар ч юм уу бусад зүйлүүдээс асуухаар ингээд тийм өөрөө мэдгүй байгаа юм уу зарим мэдгүй сайн текстээ ойлгохгүй байгаа мөртлөө ингээд нэг тийм худлаа ч юм уу те ингээд нэг тийм generic гэж ярьдаг штэ тийм ойлгомжтой юм ерөхийн мэдээлэл гаргаж ирээд байдаг. Claude-аас яг ингээд юм асуухаар за энэ талаар би бол сайн мэдгүй байна ч гэдэг юм уу те тэрийг аюу сайн хэлж өгчээсэн тэгэхээр бас энэ нь аюу тийм hallucinate буюу те ингээд тийм буруу мэдээлэл шууд ингээд өгөөд байдгүй гэж бусад юунуудаас бас ажиглагцсан. За тэгээд Claude-ийг яг яаж ашиглах талаар би яг алхам алхмаар нь хамгийн ойлгомжтой хэлбэрээр нь бас та хэдэд компьютер дээр харуулад явъя гэж бодлоо. За тэгээд доторлж гарцгаая. За Claude-ийг хамгийн ихэнд хэрвээ танд утсан дээр чинь аппликейшн байхгүй, ноутбукн дээр чинь десктопны app байхгүй байх юм бол ямар нэгэн одоо веб Chrome юм уу те Safari юм уу юу хэрэглэдэг тэр вебээсээ ороод Claude.ai гэдэг Claude.ai гэж хайгаад за хамгийн ихнийх нь хувилбар нь бол шууд логин гэдээ гараад ирнэ. За тэгээд миний хувьд бол яг continue with Google гэдэг Google-ийн аккаунтаар Gmail аккаунтаар орчих юм бол хамаагүй хурдан тэгээд secure байдаг. За та гэхдээ бас өөрийнхөө имэйлийг шууд бичээд орчиж болно. За энэ дээр би бол аль хэзээний надад бол яг үнэтэй subscription нэг нь би бол хэрэгэлдэг max subscription. За энэ дээр continue with email гэж шууд email дээр нь код бичээд тэр кодыг хийгээл орчход шууд орчно гэсэн үг. Тэгэхээр үнэгүй ашиглаж болно. Тэгээ заавалжгүй одоо банкныхаа картыг холбох шаардлагагүй. Тэгэхээр хэрвээ банкны картаа холбомод гэсэн юм байх юм бол бас скан байх магадaltaй учраас тэрэн дээр бас анхаараарай. За энэ дээр нь доор нь бас download desktop app гээ гараад ирж байгаа. Тэгэхээр та бас яг өдөр тутамдаа AI ашигладаг. Тэгээ цаашдаа аюу олон юм AI ашигланаа. Cowork ашиглаж үзнэ гэдэг юм уу. Claude код ашиглаж үзнэ гэж бодох юм бол desktop application-ыг суулгаад бас ашиглаж үзвэл зүгээр. За эхний ээлжинд одоо яг би энэ desktop-ыг ингээд татаад авчна. За тэгээ continue with the email гээд за мэйлэр нь бол ерөөхдөө код хүрээд ирнэ. За тэр код нь ирэхээр verification дээрээ 6 оронтой кодоо хийгээд оруулчихна. За verify email address гэдээ орчихно. За ерөөхдөө бол хамгийн ихэнд орж ирэхэд за энэ дээр бол яг afternoon call гээд ороод ирж байгаа. Би яг дөнгөж шинэ free account нэгээд за тэрэн дээр намайг ингэж дуудах те тэр мэдээлэлүүд өгсөн. За тэрийг буцаагаад яаж орох вэ гэх юм бол за энэ дээр option менюгээ томоор нь гаргаж ирж байгаа. Энэ доотлолт нь планыг харуулсан байгаа free plan гэдэг. За settings дээр ороод эхлээд юмнуудаа setup хийчих болно гэсэн үг тий. За энэ дээр full name бүтэн нэрээ оруулаад за энэ дээр нь what should Claude call you гэдэг дээр нь одоо хингэж дууддаг юм чи. Яг өөрийгөө хингэж дуудуулмаар байгаа гэдэг мэдээллийг энэ дээр оруулчихна гэсэн үг. За тэгээд энэ what best describes your work гэх нь ерөнхийдөө энэ дээр бол яг одоо ажлынхаа талаар ч юм уу тий. Эсвэл би finance тал дээр ажилладаг юм аа, эсвэл маркетингаар ажилладаг юм аа, эсвэл би sales-ээр ажилладаг юм аа гэд эднэрийг оруулаад өгчөж болно. За эсвэл order гэд бас сэвэлж болно гэсэн үг. За ерөнхийдөө бол энэ instruction for Claude гэдэг нь ерөнхий одоо нэг юу instruction гэсэн үг. Одоо жишээлх юм бол би ингэдэг тэгдэг за байнга одоо тийм байгаарай. Одоо жишээлх юм бол always keep everything in brief. Заримдаа ингээд одоо Claude ч тийм үү босоод AI модулууд ингээд маш урт текст гаргаж ирээд эсвэл маш урт юм гаргаж ирээд байдаг. Тэрэн дээр би яах дуртай вэ гэх юм бол ерөнхийдөө айгүй богинохон тэгээд bullet pointsтэй байх ч юм уу тий. Points. За эсвэл I like more visuals гэдэг юм уу. Зарим хүмүүс нэг текст уншаад
текст уншаад гарах одоо нөгөө текст уншихаар арай илүү ойлгодог ч гэдэг юм уу те яг нүдэрээ харж ойлгодог ч гэдэг юм уу тиймэрхүү юм дээр яг ийм өөрийнхөө инстракшныг энэ дээр оруулчихна гэсэн. За тэгээд доотлолт нь бол ерөөхдөө appearance гэдэг дээрэнтэй цагаан өнгөтэй байх юм уу, за эсвэл хар байх юм уу, за эсвэл те энийгээ сонгочихно гэсэн үг. За тэгээд энэ дээр chat font-оо сонгочих болно, voice-оо сонгочих болно. За тэгээд ингээд ийм бас өөр бас юмнууд байна. За дээрээс нь account-ийнхаа мэдээллийг оруулаад ингээд оруулчих болно гэсэн үг. За тэгээд аккаунтаа delete хийж болно. За privacy дээр ерөөхдөө location харуулах юм уу те help improve cloud гэдэг дээр нь ерөөхдөө бол яг өөрөө чинь таны чатыг таны хийж байгаа юмнууд дээр одоо үндэслээд cloud ингээд дараагийнхаа бүтээгдэхүүнийг сайжруулж болох уу гэсэн утгаар асууж байгаа учраас бас энэ дээр нь өөрийнхөө мэдлэгээр ерөөхдөө бол би ингээд дургу учраас энийг off болгосон. За тэгээд export data гэдэг энэ дээр өгсөн бүх датагаа бас бүх мэдээллүүдээ авчиж болно. За тэгээд shared dataгаа manage хийж болно. Тэгээд memory preference гэдэг яг memory-га хадгалах юм уу гэдэг юм дээр бас оруулж болно гэсэн. За дараа нь billing дээр нь болохоор энэ ерөөхдөө free plan харагдаж байна. За тэгэхээр free plan дээр нь болохоор ийм олон юмнуудыг хийж болно. За дараагийнх нь болохоор pro plan тэгээд max plan гэж байгаа. За одоо дэлгэцэн дээр харж байгаа free plan нь болохоор ерөөсөө free. За free дээр нь яг зарим юм дээр нь одоо чадахгүй те одоо зарим фичрүүд нь одоо илүү ч гэдэг юм уу те одоо usage нь илүү гэдгээс шалтгаалаад pro болоод юм уу за эсвэл max болоод ирчин. За individual буюу ганцаараа за зүгээр хэрвээ одоо олон байгууллагаараа ч юм уу те ингээд олоолаа ашиглахаар юм бол team enterprise-аараа ялгагдаад явчихна. Яг энэ тал нь одоо 5-аас 50 user ч юм уу те 20 хүнээс дээшээ байх юм бол ингээд ялгагдаад явчихна. Ерөнхийдөө бол яг нэг тийм нэг газар ажилладаг нэг хуваарай бизнес одоо нэг аюу тийм том бизнес өдөртгөө ч юм уу те за эсвэл яг өдөр тутмынхаа юмд эхлээд ингээд ашиглаад үзье гэх юм бол миний хувьд бол яг pro бол хамаагүй хангалттай санагдсан. Эхлээд би бол pro ашиглаж байсан. За тэгээд pro ашиглаад яг сүүлдээ код ашиглаад одоо яг application бүтээгээд тэгээд дашбордууд хийгээд автомашнууд хийгээд тэгээд одоо тэр agentic workflow гэдэг хийгээд байсан чинь ерөөдөө бол ингээд юу ашиглалт нь айгүй их болоо. Тэгээд би max руу шилжсэн. Тэгэхээр эхний ээлжинд хэдүүлээ free-гээр нь ашиглаад үзье. Яг юу юун дээр яг ашиглахтаараа тийм мөнгө төлөхөд боломжтой байна уугүй байна уу гэдгийг харцсныхаа дараа нь одоо paid version буюу pro-г ашиглаж болно. За тэгээд австрал доллараар $29 сарын. За тэгээд юуны жилээр нь төлөх юм бол ингээд 29 байж байгаа. За monthly бол сартаа төлөх юм бол $33 гэж байж. За тэгэхээр хэдүүлээ угаасаа free-г эхлээд харж байгаа учраас free-г харчий. За ингээд ерөөхдөө бол яг settings ингээд хараад billing гэдэг нь сая юм байсан. За тэгээд capabilities гэж байна, connectors гэж байна. Тэгэхээр cloud code-тай юу толбож болох юм бэ гэдгийг энэ дээрээс харна гэсэн үг. Cloud-тай. За тэгээд дээрээс нь cloud code гэдэг одоо нөгөө код бичдэг code assistant буюу код бичдэг нь тусалдаг одоо ийм тусдаа ийм сайн чадвартай cloud code гэсэн нэг одоо фичер байгаа. Тэрийг одоо заавалчгүй maximum pro subscriptionтэй байж иж орно гэсэн. За хэдүүлээ эхний ээлжинд анхан шатныхаа нэмийг сурах гэж байгаа учраас одоохондоо энийг орхиж. За тэгээд ерөнхийдөө бол яг ингээл new chat гэл яг эхнийхээ чатыг олгоол асуух юм одоо асуугаал одоо датагаа оруулаад ч юм уу бүх юмудаа тэгээ явчих болно гэсэн. За тэгээд хэрвээ та англи хэлээ сайжруулад англи хэлээр бичмээр авах юм бол англиэр бичиж болно. Тэгээд дээрээс нь Claude монгол хэл бас айгуу сайн амлцсан. Тэгэхээр одоо би дандаа тэр ерөөдөө бол дандаа ингэж монголоор хэлүүлмээр байна. Дандаа ингэж монголоор надад хариу өгчэй гэдэг юм бол мэт те ойлголоо цаашд би тантай үргэлж монгол хэлээр харилцах болно. Монгол хэл тогтооглоо гэдэг ингэж өөрийнхөө memory буюу те ой санамжинд оруулчихж байна гэсэн. За ингэж бол ерөөдөө өдөр тутмынхаа чатыг ороод явчихна гэсэн. За юу асуумаар байгаа, яамаар байгаа, иймэр байгаа гэдэг тийм. За доотлол нь бол ингэж ийм текст оруулдаг хэсэг байна. За тэгээд энэ нэмэх тэмдэг дээр нь юу байгаа гэх юм бол одоо файл оруулж болж гин, скриншот оруулж болж гин те. Одоо ямар нэгэн скриншот оруулаад ойлгохгүй байгаа юм асууж болж гин. Folder ч юм уу бусад юмнуудаас яаж болж байна. Дээрээс нь өөртөөх нь skill гэж байна. За би ингээд бусад яг бүх өөрийнхөө meditative feature-ыг дараагийн ингээд ийм тусдаа видео болгож оруулъя гэж бодож байна. Тэгэхгүй бол ингээд айгуу урт сунжирсан юм болчихно. За тэгээд дээрээс нь энэ дээр модель сонгох. Энэ нь айгуу чухал гэдэг байхгүй. Одоо жишээлх юм бол баян хамгийн сүүлийн гарсан модель одоо more models гэдээ байгаа. 4.7 ч гэдэг миний одоо заавалчгүй pro max subscription дээр төлдөг байгаа байхгүй юу. Тэгэхээр haiku ч гэдэг юм уу 4.5 энэ модулууд нь яг ингээд юу асууж байгаа, юу хийх гэж байгаа гэдгээсээ болоод haiku болсон өдөр тутмын ингээд ийм асуултанд бол ямар ч асуудалгүй ажиллана. За бүр ингээд ийм data analyst гэж юм уу те ингээд амар их дататай Excel-ийн шийдмийг ашиглуулах ч юм уу тиймэрхүү юм байх юм бол 4.6 ч байдаг юм уу те ингээд дараа нь энэ дээр бол Sonnet 4.5 байгаад байгаа юм байна. Үнгөө учраас тэгээд тэгтээ бол ерөөдөө бол яг өдөр тутмын одоо хичээлийн хувьд ч юм уу те яг тийм дундаж ажлын хувьд бол ямар нэгэн асуудалгүй байх гэж бодож байна. За миний хувьд бол яг програмыг ашигладаг. Дээрээс нь биш Max-ийг ашигладаг учраас бүр output нь хамаагүй сайн байдаг. Тэгээд дээрээс нь хамгийн одоо сүүлд гарсан модулууд нь учраас хамгийн сүүлийнх нь updated шинжлэгдсэн сайн загваруудыг ашиглаж байна гэсэн үг байхгүй. За тэгээд дээрээс нь заавалчгүй яахгүй ярьчих болно гэсэн үг.
Hey Claude, how's it going? За би ингээд шууд микрофон ашиглаад ярьчих болно. Hey Claude, how's it going? Орсноогүй мэдгүй байна. За ер нь л ингээд яг өөрийнхөө voice-ийг оруулаад бас ярьчих болно гэсэн үг. За дараагийн хамгийн ихний одоо нэг general буюу эхэндээ сурах юм нь юу вэ гэж юу байх вэ? Миний хувьд байх юм бол ерөнхийдөө project гэдэг юм англиад явуучвал айгүй зүгээр санагдсан надад бол. Одоо би та хэдэд харуулах гад start гэдэг дээр club fam тэгээд personal гэсэн хоёр project үүсгэсэн байгаа. Яаж энэ project үүсгэх юм бэ гэдэг юм бол ерөнхийдөө ингэж харагдаж байгаа. За project гэсэн энэ хэсэг рүү artifact citation ороод за энэ дээр project дээрээ нэр өгөөд бүх project-уудаа ингэж яачих болно. За энэ дээр нь project дээр нэг өгөөд за энэ юуны тухай project хийх гэж байгаа юм бэ гэд тэгээ project create хийж болно. За тэгээ project create хийсний дараа яагаад энэ аягүй чухал юм бэ гэхээр instruction-а зөвхөн энэ одоо project дээр зориулаад өгч болно гэсэн үг. За одоо жишээлх юм бол энэ project дээр би зөвхөн одоо хувийн амьдралдаа одоо жин хасгаж байгаа project дээр ч гэдэг юм уу те. За эсвэл би нэг тийм ажил дээр хийж байгаа project-ийн талаар энэ project-ийн талаар энэ хэсэгт оруулнаа гэд бүх instruction оруулаад гол нь баруун талд нь files гэж байгаа. За files-уудаа бүх хэрэгтэй мэдээллүүдээ оруулчихна. Хэрвээ бизнес юм байх юм бол branding-ийнхаа мэдээллийг за эсвэл одоо юу гэдэг өмнө нь хийсэн бүх одоо тэр бизнестэй холбоотой бүх материалуудаа оруулчихна. За эсвэл GitHub-аа холбоод өөрийнхөө кодыг оруулчих болно гэсэн үг. За эсвэл контекстийн текстээр оруулчих болно гэсэн үг. За өмнө нь ChatGPT-ээр хийлгэжсэн юм ч гэдэг юм уу бүх юмнуудаа export хийгээд extract хийгээд за тэднийг бүгдээр ингэ нэг оруулчих болно гэсэн үг байхгүй. За тэгэхээр яг энэ дотор байгаа бүх instruction-ыг чинь үзээд бүх одоо нөгөө мэдээллүүдийг харж байгаа учраас энэ ингээд бүх юмнууд айгуу тийм тодорхой яг энэний талаар ярьж байгаа юм байна гэдг нь айгуу тийм тодорхой ойлгомжтой болоод явждаг. За тэгээ миний хувьд бол яг ингээд тийм прожектуудаа үүсгээд эднэрийн стар хийгээд тэгээд явждаг гэсэн үг. За тэгээд энэ жишээл бол би өөрийнхөө дөрөв тест хийгээд club family үзсэн. За personal гээд үзсэн. За ингээд бүх одоо чатууд чинь ингээд энэ дээр нь хадгалагдчихсан байж байгаа гэсэн үг. За тэгээд энэ гурван зэг дээр дараад стар хийчих болно. Тэгэхээр одоо яг тэр conversation-ийн алтмааргүй тэр одоо хийсэн юм алтмааргүй байх юм бол ингээд стар хийчих болно. За эсвэл нэрийг өөрчилчих болно гэсэн үг. Тэгээд тэгэхээр одоо юуны талаар асуусан буцаад тэрхий талаар асуумаар байх юм бол нэрийг өөрчилж болно гэсэн. За эсвэл энийг тэр чигээр нь project-с remove хийж болно. За эсвэл delete хийж болно гэдэг юм уу те. Ингээд тэр хэсгийнхаа ямыг ачиж болно гэсэн. За ерөнхийдөө бол ингээд cloud-ыг ашиглахад бол аюу юм амархан ямар ч одоо карт шаардлагагүйгээр өөрөө зөвхөн email хаягаараа яваад орчихно. За тэгээд email хаягаараа явж орсныхаа дараа яг ингээд юм жоохон personalize буюу те өөрийг чинь одоо мэддэг би одоо монголоор ярмаар байна гэдэг юм уу те тэр ингээд юм хэрэгтэй гэсэн юм одоо миний талаар мэдээсэй гэсэн юм одоо эхлээд тэднэрийн setup хийж өгөөд тэднэрийн болгож өгөөд тэгээд дараа нь чатуудаа хийгээд явчих болно гэсэн үг. За тэгэхээр эхний ээлжинд бол яг та хэрвээ ашиглаж үзээгүй байх юм бол аягүй тийм сайн чатлаад үзээрэй. Юу асуумаар байгаа, юу лавлж асуумаар байгаа. За эсвэл өмнө нь ChatGPT-гээс асууж исэн юм ч гэдэг юм уу эсвэл өөр AI асууж исэн юм аа. За эсвэл хин нэгэн хүн ямар нэг юмны талаар асуусан байх юм бол тэрийг нь бас ингээд асуугаад харилцаад өдөр тутамдаа тэгээд явж үзээрэй гэж хэлмээр байна. За тэгээд дээрэс нь Claude-ыг утсан дээрээ татаад авчвал айгүй зүгээр. Тэгээд байнга ямар нэг юм асуумаар тийм мэдмээр байгаа үед эсвэл тэр project-ыг хөрвүүлээд яг энэ чатанд чинь нэг хадгалаад явчихна гэсэн үг. Яг энэ мэйлээрээ ороод утасныхаа ч гэсэн Claude дээр яг тэр мэйлээрээ ороод хөрвүүлээд явчихна. За тэгээд дээрэс нь Claude-ийн desktop app-ыг суулгах юм бол хамаагүй зүгээр. Тэрэн дээр нь Claude Cowork, Claude Code гэж байгаа. За тэгээд ерөнхийдөө бол яг ихний ээлжинд Claude-ыг ингээд ямар ч одоо тийм хэцүү зүйлгүйгээр ороод асуулт хариулт хийгээд явж хагаад дараагийн төвшөндөө бол би дараагийн бичлэгээр бас Claude Code-ыг би яг яаж ашиглаад аюу хэрэгтэй автомашнуудыг хийж чадсан. Тэгээд дээрээс нь Claude Cowork-ыг бас яаж ашиглавал аюу үүрэгтэй санагдсан талаараа бас бичлэг хуваалцъя гэж бодлоо. За тэгээд хэрвээ Claude-ыг ашиглаж үзээгүй хүн байх юм бол энэ бичлэг жоохон ч гэсэн нэмэртэй байсан байх гэж бодож байна. За тэгээд өөр ямар нэгэн хэрэгтэй Claude-ийн бичлэг үзмээр байх юм бол бас доор коммент үлдээгээрэй. За тэгээд баярлалаа. Дараагийн бичлэг дээр уулзлаа. Баяр таа.